манайхан Эрдэнэ шнүр утсан байгаа. Энэ био эко Эрдэнэ шнүр их гоё чихэрлэг амттай маш гоё юу эрдэнэш байгаа. Тэгээ та бүхэн эрдэнэш аваад тариад эрдэнэштэйгээ цуг вандуу тарихад их сайн газрын хөрсөн нөгөө азотын бордоогоор баялаг болгож өгдөг болохоор вандуу эрдэнэштэйгээ цуг тарих юм бол айгуу сайн. Би энэ чинь нэг вандуугаа хураацсан байна. Вандуугаа тариад тэгээд энэ газрын айлмыг ус эрдэнэштэй тарихад их зүгээр. Энэ хараа. Газрын айлмныхаа энэ одоо гадна талын бүрхүүлийг нөгөө газрын айлмаа идээд энэ бүрхүүлийг хайж өгөх юм бол энэ бас хөрсөнд айгуу сайн тэжээл болдог. Тийм сайн байгаа. Тийм учраас эрдэнэшнийхээ хажууд вандуу тариад газрын айлмаа тариараад эрдэнэш вандуу хоёр бол маш сайн хөрш байгаа. За тэгээд эрдэнэшнийхээ үрийг аваад та бүхэн тогоонд жоохон ус хийгээл эрдэнэшнийхээ өрнүүдийг хийгээл таглахаар чинь зэрэг нөгөө ус чинь буцалахаар эрдэнэшний чинь өрнүүд нь болоод юм том бондгор юм гоё болж ирнэ хөөгөөд хагараад бүр дээшээ ингээ пот гэж үсрээл тэгээд ингээ тэлээд энэ одоо кино мэнэ үзэхэд ингээ том уутанд хийгээд айгу хүүхдүүдэд айгу хөгдөг шүү дээ. Тэрийг шоколаданд өнгөрүүлээд юм уу чихэрэн дээр өнгөрүүлээд тэгээд хүүхдүүдэд өгөхөд бол хүүхдийн төрсөн өдрөөр бол айгу гоё. Тэгээд зурагт мурагт юм кино мэнэ юм хүм үзэж яхад итгэхэд айгу гоё байдаг шүү дээ. Тийм учраас энэ чихэрлэг энэ эрдэнэш гоё эрдэнэш байгаа учраас энэнийхээ үрийг одоо аваарай. За хавар тэгээд ер нь юмны үн энд ч гэсэн аюу хэмжээгээр нэмэгдэж байна. Эднийх одоо цахилгаан эрчим хүч тэгэл төлш нөөсний үн их хүнтэй болж байгаа учраас ачаа бас аюу хүнтэй явж байна. Тийм учраас эртгэн шиг одоо өрнүүдээ аваад хямдхан байгаа дээр нь аваад хаврынхаа бэлтгэлийг хийжсэн дээр ах шүү цаг өөр ороо бусгаа байгаа үед. За ингээд та бүхэн гоё үрээ аваарай. Та бүхэнд амжилт хүсье. Сайхан ургуулад нутгшуулаад үрээ энэ био үр юм чин жил болгон аваад эргүүлээ тариад ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор маш ашигтай шүү. Био үрээ аваарай. За амжилт хүсье.